За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр 2020 оны 4 сарын 1. За тэгээ Монгол бичгийн ээлжид хичээл эхэлж байна. За хичээл номер 5. За хичээлийн маань сэдв урт гişг. Урт гişгийг хэрхэн бичигдэх баяраа. За хичээлийн сэдв урт гişг. За энэ дээр оруулсан байна. За урт гişг нь А, Э, Ө, У, О гэдэг урт гişгүүдийг бид тэмдэглэж өгсөн байна. За урт гişгийг урт А гişгийг А, Г. Үгийн эхэнд, үгийн дунд, үгийн хадагт. За Э гişгийг Э, Г гэж бичээд үгийн эхэнд, үгийн дунд, үгийн хадагт. За О гişгийг А, У гэж бичиж байна. За үгийн эхэнд, үгийн дунд, үгийн хадагт. За энэ дөрөв чиглэл О. За У гişгийг Э, Гү гэж бичиж байна. Үгийн эхэнд У гişг Эгү буюу үгүү гэсэн хоёр янзаар бичиж байна. За А гişг нь болохоор агуу буюу А, У, Г гэж бичиж байна. За Ö гişг нь болохоор Ö, Г, У, Г гэх мэтээр бичиж байна. За энэ дээр жишээ оруулж өгсөн байна. Багай, имага, яма, дэду, дэд, мэдэгэ, эмэгэ, эмэл, сургагули, сургууль, нэгүдэл, нүүдэл. За одоо энэ бичмэл хэлбэрийг та нар дэвтэртээ дуурайлхан бичээрэй. За дэвтэртээ дуурайлхан бичээ кирилл рүү өргүүлнэ. За багш нь уншиж өгье. Магури нугусо нугас чимэдэг. Нутуги моту чимэдэг. За өсиету өшөө санага санаа биеи зобагана зовон өндөр агуулла энэ дурд гişгтэй үг явж байна. Морийг зобагана зовон биен мэдвэл хүн элчигэрyen мэдвэл мал. За энэ их дэвтэртээ сайхан хуулан бичээ. Энэ их дотроосоо одоо урд гişгтэй үгнүүдийг та нар сайн анхаарна. За өөр гэдэг үгийг нь агуу гэж ингэж харж байна. Агуу. За ус чимдэг нутгийг мод чимдэг. За өшөө санаа гэдэг дээр санаага энэ га урд гişгтэй үг байна. За зовон үгийн дунд орсон үг га гэж бичиж байна. Зобагана. За уу гэдэг агуулла үгийн дунд орсныг агуу гэж бичиж байгаа. За эднэрийг бас дараа хичээнгүй сайхан дэвтэртээ бичээ. Урд гişгтэй үгүүдийг тусад нь ялгаад та нар энэ урд гişгтэй гэх мэтэр алдсан юм үзээрэй. За энэ дээр багш нь за бичлэгийн одоо дуудлага нь нийжлэх юм. Дуурал 700 гэдэг дуудлага нь энэ хоёр үгийн маань дуудлага нь нийжлэх юм боловч бичлэг нь ондоо ийм үгүүдийг ингэж оруулж өгсөн байгаа. Энийг бас дэвтэртээ бичиж аваад кирилл рүү хөрвүүлэх ёстой шүү. За уул хуурай. За хуурай мод хуурайгаар ирэл. Хуурай гэдгийг нэг нь хахуурай, нэг нь хаврай гэж бичих жишээ нь. За хошуу. Хөө, хэл гэсэн дөрвөн үг байна. За бүтээ. Дандаа урт гişгтэй үгнүүд оруулж өгсөн байгаа. Бүтээ, зээл, суулга, өгүүлэх. За багш нь одоо даалгавар өгч байна. За дараах урт гişгтэй өгүүлбэрүүдийг дэвтэртээ монгол бичгээр бичээрэй. Өвсөн дорооч үхэр идэхгүй, өөхөн дорооч нохой идэхгүй. За орооч өөхөн гэдэг үгийн урт гişгтэй үг байна. За ерөөлийн үзүүлэлт тос, хараалын үзүүлэлт цус. Хал үзэж халуун чулуу долоох. Зөөж буухад үзүүлэх сайхан. За усыг нь уувал, ёсыг нь даг. За багшаа нь улаанаар тэмдэглэснүүд нь дандаа урт гişгтэй үгнүүд байгаа. Энэ урт гişгтэй үгүүдийг та нар дэвтэртээ сайхан анхааралтай бичихнэ. За дараа нь холбоо үгсүүд өгж байна. За энэ холбоо үгсүүдийг одоо 20 ширхэг холбоо үг гэсэн байгаа. Энэ 20 ширхэг холбоо үгийг багш нь урд гişгтэй үгийнхэн доогуур
ингээд зурцсан байгаа. Энэ урт гიშгтэй өгүүдийг та нар нөгөө хамгийн ихэнх гарсан слайдны одоо урт гიშгтэй үг яаж бичих вэ гэдгийг эдгээрийг харж байгаа. Та нар тол бичиг ашиглаад дэвтэртээ сайхан уртгүй өгөөдөө монгол бичих төрөөж бичих нэ. За ингээд даалгавруудаа хийж гүйцэтгээд энэ дараах хаягаар багштаа ирүүлээрэ. Ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.